За тэгштгэлийн шийд гэж юу вэ гэдэг талаар энэ удаагийн бичлэгээр ярилцъя. За тэгштгэл. За энд бол нэг тэгштгэл байна те 2x-ээс хасах нь 10 гэдэг. За энийг бол яг тэнцүү байлгаж чадах тоог бол тэгштгэлийн шийд гэж нэрлэж байгаа. За энийг тэнцүү байлгаж чадах тоо. За тэгэхээр эндээс одоо яавал одоо 10 гарах вэ гэдгийг нь олох юм бол за тий 2x-ээс хасах нь 10 тэнцүү 6 гэхээр за 16-аас 10-ыг хасах юм бол 6 гарч ирнэ тий. За тэгэхээр энэ 2x мань өөрөө 16-тай тэнцүү байх хэвээр. Тэгэхээр x нь 8 байвал энэ хоёр хоорондоо тэнцүү болно гэсэн үг. X-ийн оронд 8-ын тоо тавих юм бол 2-ыг үржих нь 8, хасах нь 10, тэнцүү 6 гээд тэгштгэлийн за баруун болон зүүн талууд хоорондоо тэнцүү болно. За тэгэхээр тэгштгэлийн шийд гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр ерөөсөө л энэ тэгштгэлийг тэнцүү байлгаж чадах бүх тоонуудыг хэлнэ. Энэ тохиолдолд бол нэг тоо гарч ирлээ. Тэгтээ тэгштгэлийнхаа төрлөөс шалтгаалаад хувьсагч нь одоо квадрат зэрэгтэй эсвэл хэдэн зэрэгтэй байгаас шалтгаалаад шийд нь бол янз янз байж болно. За тэгтээ тэгштгэлийн шийд гэдэг бол энэ тэнцвүүгийн тэмдгийн хоёр талд байгаа энэ хоёр илэрхийллийг хоёулангийн тэнцүү болгож бодохын тулд мэддэхгүй байгаа энэ үсгнийх нь оронд хэдийн тоо тавих вэ гэдгийг л одоо ямар тохиолдолд илэрхийлсээр байх болно.